Яавч өөрөө тайквондогийн баг түүх шиг хүн. Ер нь бол гол зорилго бол аав нь гол зорилго. Олимпиас медаль авах. Гэтэ сая аав нь жоохон байсан бол доллар эрдэнэ сүрэн жав бол хоёр бол хоёул аав минь шавнаад аав нь гэсэн тэнгээс хараад их баярсан бахаа л гэж. Одоо үргэлжлэл би бас баяр гэдэг хүний шавь нь бас дэлхийгээс медаль авах. Олимпиас медаль авах. Том зорилго тавиад явж байна. Сайн байна уу, намайг Отгонбаатарын Ас баяр гэдэг. Миний хувьд бол 7 настайгаас эхэлж анх тайквондогоор хичээлж байсан. Одооных шиг хүүхдүүд чинь ингэж спортоор явуулна, хөдөлгөөн ингэж хөдөлгөөнөө дэмжин, урлаг болгоно гэдэг юм биш. Тухайн үед зүгээр шууд годамжид гараад зодтолтноо л гэдэг ойлголттой байсан. Тайквондо өөр хүндлэл, эмгцэгц, дэг журам гэдэг. Ерөөсөл 93 онд бас Монголын хамгийн анхны улсын аваргаас алтан медаль аваад тэрнээс хойш ер нь нийт 10 удаа улсын аварга. Миний аавг бол Дурсаочир Отгонбаатар гэдэг Монголын хамгийн анх тайквондог үүсгэн байгуулсан 4 хүний нэг нь 7 сард өнгөрсөн. Миний аавч өөрөө тайквондогийн баг түүх шиг хүн. Ер нь бол гол зорилго бол аав нь гол зорилго. Олимпиас медаль авах. Анхны олимпиад байсан. Тэнцээс медаль авч удаагүй. Гэхдээ сая аав нь жоохон байсан бол хоёр шав нь яг хоёулаа аав минь хоёр шав доллар эрдэнэ сүрэн жав бол хоёр бол хоёулаа аав минь шавнаад бүгд баярлсан. Аав нь гэсэн тэнгээс хараад их баярсан бахаа л гэж. Хувийн амьдрал ярих гэж тайквондо олчихсан. Тэгээ хувийн амьдрал ярихээр бас тайквондо угаасаа л орхосоор аргагүй байдаг. Манай гэрт ч ерөөсөл аав манай дүү бид гур уулзах юм бол ерөөсөө тайквондо ярьсаар байгаа сүултээ ээж залхдаг болсон шин. Ой на тайквондогийнхаа гарч ир өөр газар очиж ярьцгаа. Тэгээ зааланд очиж ярьцгаа гэл. Аавын шавнар минь медаль авсан бол одоо үргэлжлэл би Ас баяр гэдэг хүний шавь нь бас дэлхийгээс медаль авах. Олимпиас медаль авах. Том зорилго тавиад явж байна. Багшаа гээл жижигхэн шагалцаа би өөрөө хүүхдээс мөртлөө нөгөөд дэм заах гээд бас 10 баярлаа олж чадахгүй. 10 жилээсээ л багшилж эхэлсэн. Хамгийн анхны шавнар нь 5 6 настай цэцэрлэгийн жаалууд. Цэцэрлэгийн жаалууд байсан. Яаж би одоо 10 жилээс мөртлөө тэр хүүхдүүд заадаг байсан бол гэдээс өөрөө их гайхдаг. 2001 он хүртэл нь бас яг Тамирчин шгшээ ог дээрээсэн багаас эхлүүлээ шгшээ ог дээрээсэн солонгос явчаад 14 онд ирсэн. 15 онд чинь шгшээ ог дээр туслах тасалжуулагчаар ажиллаж агаад 19 оноос эхлүүлээд пара тайквондо дээр туслах тасалжуулагчаар ажиллаж. Анхны олимпиад болон эрдэнэт хоёроо давуулаад явчихсан. Жохон арай болоогүй болол гэж өөрийгөө үнэлдэг байсан. Арай болоогүй байна. Тэгээ хүүхдүүдэд авуулж аваад олимпиас медаль авч чадаагүй болохоор тэрэндээ бас жохон өөр тарамсаа. Би одоо арай л болоогүй байгаа юм байна. Дахиад надад жохон суралцах юм дутуу байгаа юм байна гэж өөрөөс жоохож амлаж аваад миний найз минь намайг хурцлаа. Одоо болсон. Одоо үлээх цаг байхгүй. Одоо заалтаа бол зэрэгтэй. Гой олон шавнартай бол миний найз гэл. Найз нэгээс хурцлж өгсөн даа намайг. Манай 23-ийн одоо хуучнаар бол одоогийнхаар ч гэсэн од залуу байлаа. Энэ 25 жил нөхөрлөхөд битээр чинь их онцлогтой нөхөрлөө зүгээр нэг Монголдоо бас ингэж ажиллаж амьдэрсэн хүний нутагтаас битээр чинь хамтдаа ажиллаж бизнес хийж ажиллаж амьдарч явлаа. Өөр нэг яг найзуудтай хэлдэг л үгүй. Хосоо миний ард байхад би хойшоо эзэж эргэж хардаг бай гэж. Яагаад тэгэхээр би хосоод 100 итгэдэг гэсэн үг. Хосоо байгаа тал руу би анхаарах шаардлагагүй хосоо бүгдийг хийнэ л гэсэн. Тэгэхээр хувийн чанарыг харгалж байгаа маш үнж хийж байгаа зорьсон бүхэндээ тууштай байдаг. Маш өндөр яцар тунтай. Одоо Отгонбаатар агсны том хүү тайквондогийн холбооны одоо энэ чинь 3 үе одоо ингэж дамжуулах чинь. Эхний үе нь бол аав нь, хоёр дахь үе нь бол өөрөө одоо залгамж үе буюу шаваа бэлтгэж зогсож байна. Та найзаараа маш их барах гэж байна да. Хүндэрсэн гэхэд бас хэцүү л дээ. Багаас нь тайквондо гэдэг юм чинь яг биенд суудсан болохоор солонгос төрж байгаа тамирчтай хамтлаг байгаа л төв зуралтай хамтаа явж байгаа болохоор бас Монгол дээр анхны сэтгэл бас манай тайквондо ч айгүй сайн хөгжсөн байгаа юм байна. Клубүүд мань айгүй их нэмэгдсэн. Гэр бүлийн гишүүд мань айгүй их нэмэгдсэн байна гэдгийг л сайн ойлгосон. Би тайквондогоор явдаг гэдэг өнгөрөх гэсэн. Годамжинд ямар нэгэн байдлаар би зөв бус авч явахыг эрс хоригддаг багш нар нь ч гэсэн. Ирээдүйд яг юу хамгийн хүсэж байна? Ирээдүйд олон шав минь төв дэлхийгээс медаль аваасаа. Олон шав минь бусдад тусдаа хүн болоосаа л мөрөөдөж байна да ер нь бол. Шав минь сайн аваасаа л гэж. Ярилцлагын туршид ерөөсөө би тийм хүсэж байна, би ингэж юм гэж ерөөсөө хэлсэнгүй. Багш хүний зан юм болоо. Ер нь ямар ч багш тийм байдаг болов гэж би боддог. Ягаад тэгэхээр бусдын үр хүүхдэд амьдралынхын цаашаа чиг мөрийн зааж өгч байгаа учраас би гэж болохгүй бид хүчтэй зүс их тохиолдно. Хүүхдүүдийг авч явахт чинь
Жингээ асуудалтай хүүхдүүдээс жингээ барьж байгаа хүүхдүүд байгаа. Тэд нар чинь өөрсдөө замдаа хоол идэж чинь нуусаар чинь очоод жингээ үзүүлэхэд үүд 1 кг илүү гараа явуулсан. Хүү чи хоол идээгүй үстэй яац ийцээ гэд найз нь хэлж байгаа шүү дээ. Багшаа түрүүн зогсоход наа чи түрүүн хоол хушир аваад идсэн шүү дээ гэл. Хүүхдүүд ер нь багаас нь олуулсан тэмцээнд оруулах юм. Биний хувьд бол зөв гэж боддог. Нэг удаа гадаад очиод тэмцээнд ороод үзчих юм бол ирээд бодол санаа оюун ухаа сэтгэл зүйн шал өөрчлөлт. Надад ийм том боломж байт юм байна. Анх ирж байгаа шав нартай ч гэсэн таеквондо хүндэл гэдгийг сайн ойлгуулаад та нар эцгийнхээ хамгийн түрүүнд хүндлэх ёстой, найз нөхдөө хүндлэх ёстой, багш нараа хүндлэх ёстой. Өөртөө ч харьцаж байгаа хүн болгонтой хүндэлтэй харьцаарай гэдгийг л аюу сайн зааж өгөх хүсдэг дээ. Бас ховрын бараал байсан үе. Ялангуяа юм лап юм. Ер нь мэдэхгүй дээ. Ер нь ийм малгай бид нар малгай олох гэж бас хэцүү. Бас нэг малгай гуугаал клуб дээр нэг 5 6 шиг малгайтай тэрийгээ ээлжлэл өмсөн. Тэдний үчи юм урд хамгаалт гэж юм байгаагүйсэн. Одоо болохоор 15 нас хүртэлх хүүхдүүд бүгдээр юм хамгаалттай болсон. Хүүхдийн гоо сайханд айгүй их анхаардаг болсон. Одоо яг таны өмссөн байгаа чинь манай яг таеквондог албан таеквондог өмсгөл тобо. Тэг хүүхэд бүрт одоо бас ирэхтэн тобо хөлн байж байгаа. Байж байгаа. Бүгд бүрт манай клубын маань өөр юм өмсгөлтэй хойно клубын нэртэй логотой тобо. Энэ модон байрлал болохоор хүүхдүүд сонголт хийх мөн дэнд тэнцвэрээ олоход тэнцвэрээ олж аваад хөшгөлт сурахад айгүйх хэрэгтэй дээ. Усууд болохоор балетэ байруул гэдэг. Бид нар ч болохоор энэ чинь сонголт болон тэнцвэрээ олох хөшгөлтөө хийхэд зориулж юм байсан. Олон хүний сэтгэл шингэсэн заал гэж би юу боддتي. Намайг сайн тамирчин байсан гэж ярихаас илүүгээр одоо л миний мөрөөдөл намайг сайн багшуулсан байна гэж улсуудад хэлэхэд хүсэж байгаа нэг энгийн нэг залуугийн яриа байлаа.